Утсаар ярих гэсэн. Бэнэ үү? Жаа. Дэлгүүрийн бараа дуусж байгаа. Би очиж хэдийн юм авмаар байна. Ойлголоо. Маа, баярлалаа. Байдан хуруу явж байна. Дагаад бай. Сайн уу хчээ? Сайн уу? Ян. Таны уг нь махбодоор илэрсэн номууд энэ байна. Би өнөөдөр явуулчихъя. Байрд баривчлагаа маш их явагдаж байна. Болгоомжтой байгаарай. Тэгнэ. Манай нэг хамаатан номлогч хийдэг. Сайн хүн байгаа юм. Өчигдөр би бурхны шинэ ажлын талаар хэлтэл судалмаар байна гэсэн. Ашгүй дээ. Төгсөчд бурхны үгээс бурхны дуу хоолойг сонсдог хэн бүхэн бурхны хонд нэг шүү дээ. Маргааш тэгвэл Хэмбэ? Засууч юм байна. Доод давхар дуусаалдаад танаа хоолойг шалгах хэрэгтэй байна. Та нар хэмбэ? Цагтаа байна. Бөөж. Ээжээ! Та нар яаж байна? Цагтаа байна. Яа. Ээжээ! Цогт. Ээжээ! Бөөж хабаач. Та нар дайрч орж иж байна шүү дээ. Зөвшөөрөл байгаа мó? Наа тамаа тат. Доошоо суу. Бөөж. Бүх газар хай. Чи юу хийгээд байна? Өдүүн зүрхтэй юм гэж. Юм шидчихлээ. Айтайхан багаарай. Би дууттай номлолоо. Ахмада. Нэг утас бас утасны жигсаалт шидсэн байна. бурхан минь. Тэр дэвтэрт ах эгчнэрийн дугаар байгаа. Би маш хайнгуйж тэднийг хамгаалаач дээ. Хараал идэг. Эвдэрч гэж. Бүгдийг аваад яв. Ор. Ишор. Шүтлэгтэй хүн байгаа юм. Овцаа тайл. Нэгжлэг. Тавич. Бүгдийн тайл. Тавич. Ингэж болохгүй шүү дээ.
Дарга энэ байна. Тэжи зогс. Дарга энэ дугааруудын аль нь ч болохгүй байна. Нэр чинь хэмб. Хаан амьдэрдэг ав. Энд хизээрсэн бэ? Юм асуугаад байна штэ. Төгс хүчт борхонд хизээ итгэж эхэлсэн бэ? Чуулганд юу хариуцдаг ав? Энэ дэвтэр дээр хүмүүс хэн бэ? Юу хийдэг юм бэ? Хариулаач. Над хэлээд хэрэггүй. Энэ бүх нэр дугаар байгаа юм чинь. Чи өдөрдөгч байж таарна. Хүй, дайжгүй царайлаг юм гэж аа? Чи ийм залуухан хөөрхи юм байж юу ч хийж болно шүү дээ. Юунда бурханд итгэдэг юм бэ? Юу дарга? Юу дарга? Юу дарга? За яасан. Үр дүн алгаа. Алло, суулт. Юугаа мужийн олон нийтийг аюулаас хамгаалах төвчний дарга байгаа юм. Дарга чамайг байцаана. Энэ хэрэг ноцтойг чи мэдж байгаа байлгүй. Бидэнд мэдж байгаа зүйлээ хэл. Бид чамайг удаан хугацаанд дагсан. Чуулганы удирдагч гэдгийг чинь мэднэ. Танай чуулганы талаар нэмж олж мэдэх гээд чамайг энд авчирсан юм. Чи хамтран ажиллаж чуулганы дээгүүр төвчний удирдагчид хэн болох чуулганы бүх мөнгийг хаана хадгалдгийг бидэнд хэлсэн цагт бүх зүйл сайхан болно. Бид чамайг зүгээр орхино. Миний итгэл хуйлд орчоогүй. Яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад аа? Засгийн газар төгс хүчт бурхны чуулганыг нухчин дарж байна. Тэгэхээр чи орон даяар эрен сурвалжлагдсан гэмт хэрэгтэн шүү дээ. Тиймээс чамайг баривчилсан юм. Хятадд коммунист нам ирэх барьдаг. Энэ бол бурхангүй үзэлтэй марксист нам. Сүсэг бишрэлтэй байж сайн мэдээ номлох нь намыг эсэргүүцэж төрийн эрхийг буснуулж байна гэсэн үг. Гэтэл өөрийгөө гэмгүүг нэм. Та нар төгс хүчит бурхныг аврагчийн эрэлт үнэн гэцгээдэг. Бурхан хаана байна? Бурхныг хэн харсан бэ? Бурхан хүмүүсийг ядуурлаас аварч чадах уу? Гамшигаас аварч чадах уу? Та нар сайн мэдээ номлож хүмүүсийг бурхныг дагахад хүргэдэг. Энэ чинь гэмт хэрэг. Та нар нийгмийн дэг журам алдагдуулж төрийн эрхийг буснуулахаар хичээж байгаа. Иймээс нам та нарыг дарж бүгдийг устгах ёстой. Чи амнээсэн дээр шүү. Үнэн ч шудраг байх юм бол бид зөөлөн хандаж бас болон шүү дээ. Бүхнийг бүтээж, бүхнийг захирдаг болохоор нь би бурханд итгэдэг. Энэ бол хэний ч өгөөсгөж чадахгүй баримт. Гамшиг улам бүр ширүүсж, цар тахал, өлсөглөн, дайн дажин нүүрлж байна.
Яагаад тэрв? Яагаад гэвэл хүн бурхныг эсэргүүцдэг. Төгс хүчит бурхан л хүн төрлөختнийг гамшихаас аварч чадна. Тэнгэрийн хаанчлал ирчихсэн. Хүн төрлөختнийг ариусгаж аварч биднийг хаанчлалтаа аваачхын тулд төгс хүчит бурхан маш олон үннийг илэрхийлсэн. Гэтэл коммунист нам бурхантай улаар нь тэмцэж, бурхны сонгосон хүмүүсийг баривчилж, хийхэж хавчиж байна. Тэгэх нь нүгэл гэж бодохгүй байна уу? Нүглээ? Нам бүх шашин шүтлгийг газрын хөрснөөс арчиж байгаа. Бид танай чуулганыг устгана. Ямар нүгэл гэж? А? Чи ярьж эхэлсэн нь дайрдаа. Тэхгүй бол үйлээ үзэн шүү. Хараалт. Өөрт чинь юу тустайг нь мэдэхгүй байх шүү. Амнаас чи дээр шүү. Тайлч нэрэ. Тайлчж байна уу? Тайлчж байна уу? Хараалт. Босоод ир. Босооч. Чи хэлмээргүй байна уу? Хараад идэг. Та нарыг алахыг хуулиар зөвшөөрнө гэж төв хороо. Олон жилийн өмнө зарлигдсан. Өгтөл чинь зодож чадна шүү. Тэгээд цогцыг чинь ууланд булчаад хэн ч мэдэхгүй. Хараад идэг. Босооч. Чи хэлхүү. Босооч. Чамайг хараад идсэн. Хараад идэг. Бас л хэлэхгүй юу? Хараад идэг. Маш наваад ир. Босоод ир. Босооч. Бас битгий ширээ түшээд бай. Цэг цогсооч. Номхон зогс. Өөрсдийгөө харцгаа. Та нар намайг эсэргүүцэж яаж зүрхэлж байна? Өндгөр хад хагална гихчээр. Энэ хэний ертөнц цолхыг харж чадахгүй нү? Хэрэгэ хүлээ гэж байгаа нь чамд олгосон боломж шүү. Хамсаатан чинь ам нээвэл чамд боломж олдохгүй шүү. Сайн харж өгөөрэй. Тэр хоёр чуулганыхаа гол хүмүүс байж таарна. Яаж игээ тэднийг ам алдуулах хэрэгтэй. Мэдлээ. Төгс хүчит бурхны чуулган улам хурдан хөгжиж байна. Төв хороо, мужийн хороо олон нийтийг аюулаас хамгаалах товчооны удирдагчид тэднийг газрын хөрснөөс арчхийг чухалчилсан. Тэднийг чимээгүйхэн устгах гэсэн маш нууц зааварчилгаа тун олон гарсан. Та нарын авчирсан чуулганы энэ хоёр гол гишүүнд чухал сэжүүр байх магадлалтай. Тэд хэргийг шийдэхэд маань тус болж бид манай хот дахь чуулганы удирдагчид гол хүмүүсийг нэг дор баривчилж мөнгөн өргөлийн гартаа оруулвал та нар ихээхэн хувь нэмэр оруулсан болно. Танаа удирдагч хэмб. Чуулганы мөнгө хаана байна? Хараал идэг. Бас л юм хэлэхгүй нү? Бүгдийг хэл. Чамайг ам нээхгүй бол бид яаж чадахгүй гэж бодоо юу?
чи чанга байж болно. Гэхдээ өнөөдөр би чамаар хэлүүлэхтэй л хэлүүлнэ. Хинч намайг бардаггүй юм шүү. 2 хоногийн өмнө би 2 хүн дүүжилсэн. Аваад яв. Сайхан тухалцгаа. Олооч. Бурхан минь. Би цаашаа тавьчих чадахгүй. Намайг авраач те. Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханы төлөө гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хичнээн их байх нь хамаагүй. Та нар бүр эцсийн хүртэл алхах ёстой. Эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж Бурханы зохион байгуулалтанд захирагцаар байх ёстой. Энэ л Бурханыг үнэхээр хайрлж байгаа хэрэг бөгөөд энэ л хүчтэй цангинсан гэрчлэл юм. Бурхан минь. Одоо би таны санаа зорилгыг ойлголоо. Би дүүжлүүллээч. Сатанд хизээч бууж өгөхгүй. Ой. Ямар шүү энэ дэ? Энд сайхан байна уу? Басаад ирээ. Хурлаач. Налахгүй шүү. Бас. Босооч. Цэг цогс. Ирэх мэ. Ямар шүү энэ да? Гаваас дүүжлэгдэх тэмч 100-аатай байгаагүй үсттэй. Чи сайн бодвоо. Анге. Би тэхийг хүсээгүй юм шүү дээ. Чи хамтран ажиллах юм бол тэгж зовох хэрэггүй болно.
Амьдралд бид альваад дасан зохицох ёстой. Итгэлийнхээ төлөө амиа зойлно гэдэг үнцэнтэй юу? Итгэгчийн хувьд чи улсаас эрен сурвалжилж байгаа улс төрийн гэмт хэрэгтэн. Ингэж зөрүүдлээд байвал чи хорих ял идлээд нөхөр чинч бас ажлаасаа халагдана. Хөөхөд чинь хийзээч их сургуульд орж төрийн алба хашихгүй. Хаач үеийнхэн чинь хэрэгт орно. Чи итгэлээсээ болоод нөхөр хүүхдийнхээ ирээдүйг огт бодохгүй юм гэж юу? Чамайг ам нээхгүй бол хүүхэд чинь энд чамтай цуг зовх болно шүү. Тэрийг тесч чадах уу? Чуулганы мөнгө хаана байгааг л хэлчих. Тэгвэл чамайг охинтой чинь шууд суллая. Болж байна уу? Унтахгүй шүү. Ам нээх хүртлээ унтна гэж санссны гард. Наад нүдэнэ. Элэдэх тэхгүй бол дэми шүү. Зүгээр л мэддэг бүхнээ бидэнд хэлчих. Тэгээд шууд гэртээ харж болно. Юу гэмээр байна? Хараад ид. Би аятайхан байх гэж үзлээ. Гэтэл чи ёр ам нээхгүй юм. Тэгвэл дураар алвал мэдвөө. Зяаз. Чамайг өөр газар руу явуулна. Тэнд тиймч амар биш байх болно. Чамайг яриулах л болно да. Нашир. Наатха могоо мөрлөг аваач. Ховцын тайлаад додогш шийдчих. Тэгээ хам нээх нь ухаарай. Бурхан минь. Би маш их хайж байна. Надад ир зэрэг хайрлаач. Миний бурхан тэнгэр элчээ илгээж арслангуудын амийг хаасан бөгөөд тэд намайг гэмтээсэнгүй. Даниэл арслангийн үрэнд хаягдсан ч бурхан Даниэлийг арсланд хазуулаагүй. Би ч гэсэн бурханы гарт байгаа биш үү? Аваач юу? Байна. Юу? Ойлголаа. Яаралтай хэрэг гарлаа. Явцгаая. Наатхаа аваачаад манжваа. Мэдлээ. Байна уу? Манай хүү яасан? Түргэний өрөөнд байна. Заач. Би одоо хочлоо. Нашир. Бурхан минь. Та намайг могоон үрний гай зовлонгоос хамгааллаа. Маш их талархаж байна. 4 хонлоо шүү дээ. Чи өлсөхгүй байна уу? Бидэнд мэддэг бүх зүйл чуулганы удирдагчдын нэрс мөнгө байгаа газрыг хэлчих. Тэгээд яг одоо юу мэдэж болно? Дараа нь гэрээхний чинь нэрүүлж чамайг авахуулъя. Болж байна уу?
Чи яахаа шийдвүү? Дараагийн зогсоол. Гарын үсэг бас хурууны хэ. Мэрхмэ. Надтай үзэлцэхгээ юу? Ингэж хэд зүгээр өнгөрч чадна гэж бодоо юу? Чамд ял оноох тал оноонда? 10 жил хорих ял амна. Аваад юм. Явлаач. Гар. Орол. Аливаа. Хурдлаач. Энд үхэн гэдгийг мэдлээ. Бурхан минь, миний зүрх сэтгэлийг харж хандаач дээ. Юдас болсноос үссэн минь дээр би гэрчлэлдээ бат зогсож сатаныг шившиглэх хэрэгтэй. Хөөе шивэ. Энэ айхтар хүүхнийг чамд хүлээлгэж өглөө шүү. Одоо хэрэгээ хүлээвэл чамайг зүгээр өнгөрөө. Чуулганы удирдагч чинь хэн? Мөн хаан уу? Би хоол зөрчөөгүй. Хүлээх хэрэг байхгүй. Та нар яаж яана? Яагаад байгаа юм бэ? Намайг тавьчихсан. Мамаа. Та нар залхаа зэрлүүлтэй байхгүй юу? Залхаа зэрлүүлтэй? Хэн залхаа зэрлүүлэх юм хараад идэг. Бид чамд хүссэн бүхнээ хийж болно. Аха. Сайхан стэмбэж. Чи хэлэх үү? Хэлэхгүй бол өнөө шин чамайг үнэхээр жаргаагаад өгнө шүү. Хөөжилтэй байсан биз дээ, аа? Сайхан байгаа зү. Гоё байна уу, аа? Хэлээд. Хэл. Могошо. Нэлээ зөөлх юм гэж. Миний ээлж. Гоё байна уу? Бэ чамд эллиг хийгээд өгье. Дэш нь харав. Аливаа.
Одоо миний иллэг хийхээлж. Нилээд дайжгүй шүү аа. Аятайхан байхгүй бол үүний дараа чамайг бүрч их зүйл хүлээж угаа шүү. Хэлэх үү? Хэлэхгүй бол чи өөрөө зогон та. Хэлж. Хэлж. За яас. Хэлэх үү чи? Мөнгө хаана байна? Аа? Бидэнд хэлээд. Бошол. Бидний их цаваас орл байх шүү. Би чамайг зогсуулж чадахтайгаа байхаа. Хараал идэг. За яас. Тийм ч хөвгөлтэй биш байгаа биз. Мөнгө хаанагааг л хэлж. Тэгвэл чамайг зүгээр орхив. Багхан. Тоглоом ямар аваа? Чиний зөв? Бид бол чөтгөрүүд. Чөтгөр гэж юу байдгийг өнөөдөр чамд үзүүлээд өгнө. Чөтгөрүүд. Тэ хорд юм аа? Хэлэхгүй бол. Өдөр чамайг. Тавд цагууд биш. Тэмцэлтийг тусам чинь улам хөгжилтэй байна шүү дээ. Хараач хөөе. Нилээд ажгүй юм гээч аа. Хэл хүүчи. Хэлээд. Чуулганы мөн хаана? Удирдагчид чинь хэм? Хэлээд. Ахтар хүүх юм аа. Асал хэлэхгүй юу? Ашгар. Бүрчээ. Ашгарч байгаа байдал чи таалагдж шүү. Мөчөдгөрүүд. Муу ярын сүнснүүд. Би амиа алдах байлаач. Ганц ч үг ган хийхгүй дээ. Дайхяа. Бидний хэлээд. Чи үнэхэр тэсвэрлэж чадах юм аа? Хэр удаан төвч чадах чи харъя та. Чуулганы мөнгө хаар байна. Удирдагчид чи хэм бэ? Бидэнд хэл. Хэлээч. Өнөөдөр чамайг нэг тийш болгож чадахтайгаа байх шүү. Бошуу. Хэлээч. Өнөөдөр чамд үзүүлээд өгнө.
Дахиад ухаалтчлаа хараал идэх. Санаа зовлтгүй. Бид нууцыг чинь хадгална. Танай чуулганы нөхөд олж мэдэхгүй. Хэлээдэх. Хэлэл дээ. Хэлэхгүй бол доодхыг чинь тогонд цохиулчих шүү. Тэгвэл чи өнгөрнө. Цаашид эмэгтэй хүн байхаа болно. Хэлэхүү чи. Бархан минь танаас хүч чадалгүй. Чамайг сэргээсэн биз дээ. Гоё байна. Үе түмэн жижигхэн шоргоолж нь хазуулж байх шиг байна. Чуулганы мөн хаана? Өдөртөгчд чинь хэм? Хэлээд. Үгүй бол эд үхтэл чинь тоглосоор л байж. Хэр удаан тесч чадахыг чинь харъя л да. Бурхнаа авчирч авруулахгүй юу? Бурхан чинь хаана вэ? Тийм аа. Аль вэ? Би чиний бурхан байна. Хэлээч. Хараал идэг. Жаахан амарцгаая. Бурхан минь. Би хязгаартаа толлоо. Намайг авраач дээ. Намайг авраач. 撒旦摧残我至极，我看透恶魔嘴脸，千古仇恨岂能忘？宁死不屈服撒旦。身为拯救人，道成肉身，受尽屈辱痛苦。我享受神爱太多，唯有环保岂能心甘？世人就当站起来，干涉性命，见证神。人虽破碎，心更坚，为神尽忠，死而无憾。就是顺服至死，也要满足神一次。就是顺服至死，也要满足神一次。
Сатан намайг яаж ч тамалсан. Энэ чөтгөрүүдэд би хизээж боолт хийхгүй. Тэд намайг үхтлэн тамалж болно. Харин би гэрчлэлдээ бат цогсож Сатаныг шившгэлнэ. Шивэ. Наадах чи энэ удаад бууж өгнө. Хөөе, дэрчиж. За. Зөрүүлсээр л байх уу? Бидэнд хэлээдэх. Би чамаар хэлүүлж чадна гэдгээ мэдж байна. Удирдагчид чинь хэн? Мөнх хаана вэ? Хэлээч. Чи төмөр амтай байлаач. Би ам нээсэнтэй. Миний борохоо та хоёрын аль нь хүчтэйг харъя л даа. Хэлээч. Хэлээч. Дахиад хараал идэг. Чи хэлэхгүй юу? Аа? Энэ хүчтэй чамд харуулаад өгнө. Чи харж л бай. Ярихад байлгүй. Хэлээч. Яг юм хэлээч. Чамайг аач. Хэлээч. Бошохон хэл. Айлуу. Хэлэхгүй бол чи энд өхөн шүү. Чамайг энд өхвөл хэн ч хайхгүй. Айлуу л дээ. Хэлээч. Уг хараад идэг. Тамаа. Хэлээч. Чиний өөхөх сэхэх хэсэг нь миний гарт байна. Одоо бурхан чинь чамайг аварч чадахгүй шүү. Хэлээд.
稍不小心就会失脚。因为这不工作，不同以往的人可以不工作。神成全的就是人的信心，既看不见又摸不着。神做的就是话语成为信心，话语成为爱心，话语成为生命。大道人都安静落泪，去背包与我的信心。需要人都受极大痛苦，百般的折磨。无论何时，都不离开神。当人都顺服至死，对神有极大的信心。神的这一步工作，就算结束了。神的这一步工作，就算结束了。Хараал идэх. Би итгэж чадахгүй нэ. Энэ гिचий төмрөөр хийгдсэн бүр дийлдэхчгүй юм байна л да. Мартаж үз. Би амрах хэрэгтэй байна. Бурхан минь. Надад тэр үзэгдлийг харуулж хүч чадал өгч хүнд үеийг таван туулахад тусалсан талархал. Одоо миний итгэл бэхжлээ. Би яаж ч зовсон. Гэрчлэлдээ бат зогсож танд алтар суу авчирна. Ингээд байж болохгүй нэ. Цаадахч нь өгчихвэл бидэнд сайн болохгүй. Ийм айхтар хүүхэнтэй таарчдаг. Ёстой азгүй юм. Цагдаа орих газарт хийчих. Тэгээд юу хийгээ бодъё. Итгэж байгаа юм. Сайн хүмүүжүүлээрэ. За, тэгнэ. Холд битгий хаалга бүглөөд бай. Хоолны цаг боллоо. Ид. Гаргаж хайж зүрхтэн гинэ. Ид. Хоолой хатаад залгиж чадахгүй.
Болж үз. Идэж биш үү? Залиг. Залгаадах. Залиг. Залгаач. Идэж. Залгаач. Тихгүй бол димэн шүү. Чи Наашир Та нар яагаад байгаа? Амаа татаад хүрээд ирчи. Суу. Намайг тав. Зүгээр суу. Битгий хөдөл. Өнөөдөр би чамд чадвараа үзүүлнэ. Шүү дээ. Шинэ үс засалт хийгээд өгөх үү? Итгэгч юм чинь шулам шиг болгоод засчихъя. Тэгээ. Шулмын үс засалт хий. Наашир. Одоо чи шинэ үс засалттай боллоо. Таалагдж байна уу? Яста гоё юм аа. Тийм шүү. Хөөе. Тэр бомбын шишний гэлмаа шиг харагдаж байна уу? Тийм ээ. Шашинтай шиг таарч. Үснээс нь барьж бай. Таар. Чим үү шашны мангуу. Ингээд чиний итгэлч гэжтэй. Элэхгүй шихнэ. Таар. Дахиад нэг гэлмаагийн засал. Одоо үсийн сэгсийдэг. Итгэмээр байна уу? Тэнийг итгэгч. Чи бурхныг хүсэе юу? Муу шашны мулгуу. Чи бурхныг хүсээ юу? Итгэмээр л байна уу? Хохин. Арзаал газаас ч. Арай дээр. Тэнийг итгэгч. Яасан ч гүргэр юм. Харин тийм ээ. Яасан ч төвчээрдэй. Зовлон тулгархад чи махан биеийг бодолцоо үзэхээ хойш тавьж бурхны эсрэг гомдол гаргахгүй ээж чаддаг байх ёстой. Бурхан өөрийгөө чамаас нуух үед түүнийг дагах итгэлтэй байж урдын хайраа өөрчилж сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи түүгээр хүсснээр нь зохион байгуулуулж түүний эсрэг гомдол гаргахын оронд махан бие хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарх үедээ хайртай зүйлээ орхих шаналлыг төвчж гашуунаар уйлах байлаач бурхныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Энэ л жинхэнэ хайр, жинхэнэ итгэл билээ. Бурхан минь, би ямар ч доромжлол, зовлон зүдүүртэй тулгарсан таныг дагна. Би агуу улаан лууг үзий яддаг. Үүнд тамлуулах тусмаа таныг хайрлаж, сэтгэл хангалуун байлгахыг улам их хүсэж байна. Дарга бид олжглоо. Жанши мужийн Жужэн хотын Чэн Шинжээ байна. Нөхөр нь авто засвар ажиллаулдаг. Охин нь ахлах сургуульд явдаг юм байна. $235 Байна. зочин ирлээ. Ор. Та нар яаж ингэж тамалж чадж байна? Муу мангасууд. Шинжээ. Суу.
Аваад яв. Явж хай. Шинжээ. Хурж болохгүй. Хой. Сов. Тэд чамайг яаж хавэ? Чи үүнийг яаж тэлж чадж байна? Чамайг мэддэг зүйлээ хэлчихвэл надтай цуг гэртээ харж болно гэж дарга хэлсэн. Тийм шүү. Чуулганы мөнгө байгаа газар удирдагчийнхаа нэр хоёрыг л хэлчих. Тэгээд л нөхөртөөгөө явж болно. Алло. Хаяа. Ээжтэйгээ мэд. Ээжээ. Юу вэ? Та хаана байгаа юм бэ? Багш сурагчид таныг гаж урсгалын удирдагч гээд намайг дээрлэхэж үл тоомсорлаад байна. Би өдөр болгон зүгээр л болонд нуугдаад хойлдог. Ээжээ. Та зүгээр үү? Тэд таныг цоцсон уу? Би танд маш их санаа зовж байна. Бас таныг санаад байна. Та хизээ гэртээ ирэх юм бэ? Ээжээ. Чи охинооч бас энд ирүүлмээр байна уу? Зүгээр л хэлчих. Бид их юм гуйгаагүй. Мөнгө байгаа газрын хаяг ганцхныг л өгчих. Тэгээд танайг ирвэл дахиад элэг бутан болж болно. Аа? Юу вэ? Зүгээр дээ. Ээж нь зүгээр болно. Өнөөдөр бид хоёр гэртээ харна. Бид хэвэл магадгүй зүгээр л нэг шалахгүй юм хэлчихэж болох юм. Үгүй. Би юу тас байх ёсгүй. Бурханаас урвах ёсгүй. Бурхан минь. Би маш их шаналж байна. Миний зүрх сэтгэлийг хамгаалаач. Тэгснээр би сатаны сорилтыг давч чадна. Миний ардууд цаг ямагт сатаны залхаа явуулгаас сэрэмжилж, миний төлөө миний гэрийн үдийг хамгаалах ёстой. Сатаны занганд унавал харамсгад хэтэрхий оройтсон байх болно. Чамайг баримтлагтахаар гэр бүлийнхэн чинь бүгд татагдан орж байна шүү дээ. Охин чинь ийм балчир байж чамтай хамт зовж үүнээс болж маш их шаналж байна. Чи гожуудлах гэж зүтгэвэл охинд чинь их сургуульд явах боломж олдохгүй. Чи охины хоёр эдвийг баллаж байгаа юм биш үү? Аа? Коммунист нам итгэгчдийг даралдаг. Яагаад гэр бүлийг минь татуу оролцуулж байгаа юм бэ? Та нар намайг баривчилж, эрүүдэн шүүхэд. Одоо гэр бүлийн минь араас хөөцөлдөж байна. Охины минь их сургуульд явах эрхийг хасаж,
Нөхрийн минь ажилгүй болгох гэдэг. Энийг хуулиар зөвшөөрдөг юм уу? Манай гэр бүл ийм байдалд орж охин минь зовж байгаа нь бүгд та нарын буруу. Гэтэл та нар бидэнд хариуцлага хүлээл гэж байна. Баримтыг гуйлаад ич хөрөх юм бэ? Шинжээ. Тэгж хэлж болохгүй. Шууд дарга чамааг хэрэгэ хүлээ гэж байгаа бол хүлээ. Бурханаас урвж юудаас байхын үр дагаврыг чи мэдхүү. Дахиад хичнээн олон ах ихч баривчлагдаж ирүүдэн шүүхдэх вэ. Хичнээн олон гэр бүл хагцаж хичнээн олон амь өргөдөх вэ. Гэр бүлээрээ цуг байхын тулд өвөөг үзүүл хийвэл би ер нь хүн үү? Надад амьд явах нэр төр байх уу? Зүгээр л гэртээ хар. Би бурхнаас урвахгүй. Ямар бурханцсан хүн бэ? Чи дээд төвшний удирдагч байж таарна. Гар! Шинжээ. Яваач. Шинжээ. Шинжээ. Хараал идэг. Бүтэн сар боллоо. Бид сохор зоосч олсонгүй. Бас ганц ч нэр олж авсангүй. Яста цагийн гарц юм аа. Иймэрхүү бурханчсан хүн дэрв шүүлт хамгийн сайн үйлчилдэг юм. Тэднийг хатуухан шийдэх хэрэгтэй. Тийм шүү. Засгийн газар тэднийг өгтөл зодож болно гэв үстэй. Тэгэхээр санаа зовох юу вэ? Яг үнэн. Тэгвэл чи баярлах уу? Амнаас нь үг унгаж чуулганы мөнгө удирдагчдыг олох нь бидний зорилго. Ийм чан хатуу хүнийг эрүү шүүлт дангараа хүчрэх үү? Бид төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Таны нэг юм сэднэ гэж мэдсэн юм аа. Тэр хоёрыг сайхан газарт аваач. Ор. Хоёучин гараад ир. Амар цаа. Алуу намайг маач би дэмжлүүлэхгүй бол эндээ өгөх нь шүү. Хэлээд явах. Чи юугаа гөлрөө? Хошооч. Очихгүй. Яагаад дахиад энд ирчихвэ? Зүгээр л бие үнэлсэн юм аа. Би цагдаа тургуул хангалттай олон үйлчлүүлэгч олоогүй. Хараал эдэг. Тэд бидэнд мөнгөний машин шиг л хандах юм. Хэлээд юугүй. Коммунист намын энэ ноход биднэр үйлчлүүлчихэд дараа нь баривчилчихдаг шүү дээ. Тэдний хараал идээсэн. Цаашлаач. Энд шахалтаад байна. Энэ газар хүмүүс тохиромжгүй. Өвчний үүр юм байна. Би бэлгийн замын халдварт өвчин эсвэл бүр дох тосчихвол тэгж амьдарч яаж чадах юм бэ? Үүргээ яаж биелүүлэх юм бэ? Хөөе, энд пег дүүрэн байна. Миний хажууданд тэнд зай байгаа. Хөөе, алив, явцгаая. Альвэ. Муухай гахаан хоол шиг юм аа. Гахааны хоолч үнээс дээр шүү. Тэд бидэнд огт хүн шиг хандахгүй. Өөр юу идэх вүлээ дээ. Өдөр бүр бидэнд ийм л юм өгдөг штэ.
Үргэлж ийм юм идэх юм. Та зүгээр үү? Зүгээрээ. Охин чинь ямар шүү вэ? Энэ цагдаа нар биднийг тэр өдөр салгасан. Охиныг минь хааш нь ойцсныг би мэдээгүй. Дахиад уулзах үед толгой нүрээ би туур олчихсан байсан. Дараа нь манай гэрийнхэн охиныг мань гэрлөө авцсан. Жаахан хүүхдийг ч зүгээр өнгөрөөхгүй юм. Тэд адгууснаас ч дор юм. Энэ бүх шалгалтын турш бид бурхны төлөөх гэрчлэлдээ бат зогсох ёстой. Тооштой байлгүй бурхныг шившгэлвэл бид бүтлэх үйтэж амь маань хохирно. Хоёр дахь дүрмийг цээжээр унш. Өглөөний сэрүүлэг догрох үед шууд орноосоо бас. Боль. Чи яста молгоо юм а? Тэгэж түгдчихсээр л байгаа мó? Очоод ханалаа зогс. Төрөглөөч. Мэ. Цаашаар. Гараа ихцгөө өрг. Хөлөө. Ингээд шангаа хүрт. Чин шинжээ. Байна. 6 дахь дүрмийг цээжээр унш. 6 дахь дүрм. Хин нэгэн дүрм зөрчвөл даруйхан бойл гэж хэлээд харгалзагчдад мэдэгдэх. Үүнийг нуун дарагдуулахгүй Бойл. байх. Тэнд удаан байна. Ханалаа зогс. Юугаа харав? Хөөе. Зөвгөр өнгөрүүлчихэлтэй. Үнэхээр хүнд бэртэлтэй байгаа юм. Битгий шитэг. Буцаад яв. Дараачуудаа зүг хийгээрэй. Дараачих нь. Сүншэфон. Па шатаж өглөө. Хоол балиар байлаа. Яг үнэ. Тусалж тосгүй шүү. Бас ихэнхдээ элтэй байдаг гэж. Хөөе, Боо чинь нийлээд таарахын харагдаж байна. Би эллэг мэднэ. Тусалж чадна шүү. Санаа зовлтгүй. Зүгээр дээ. Үгүй. Бидэнд хийх юм алга. Бас жаах эллэг идэхэд чинь тус болно шүү дээ. Хөөе, би таныг төгсгөчд бурханд итгэдэг гэж тоолсон. Юу гэж? Хадам ээж ч бас итгэдэг байсан. Би энэ талаар олж мэдхийг хүссэн ч бизнес эрхлэх гээд завгүй байсан. Хөөе, та надад энэ талаар яриад өгч болох уу? Та бурхныг дагмаар байгаа мó? Тий. Бурханд үнэхээр итгэх нь хамгийн чухал. Бид энд бурхны үгийг уншиж болохгүй. Гагцхүү залбирч бурхны гарт бүх зүйлээ даатгачл болно. Тэгээд бурхан бидэнтэй хамт байх болно. Таны зөв. Итгэл гэдэг гайхамшигтай зүйл. Итгэгчид бие биедээ тусалдаг. Хайр инрэлтэй хүмүүс. Ядарч зүдэрсэн ах эгч нарт туслах өргөл чуулганд байдаг шүү дээ. Чуулганд удирдагчаар үйлчилдэг хүмүүсийг би биширдэг. Хөөе, эгчээ. Та удирдагч уу? Наадах чинь итгэлтэй ямар ч хамаагүй. Та бурхныг дагмаар байвал бурхан яаж ажиж хүмүүсийг авардгийг би яриад өгье. Бололгүй яах вэ? Энэ чин шинжээгийн арга нь олдохгүй юм. Хавц тэргийн шалгадаа. Би цагдаа хорих төв ихэнд хэлж гисэн. Тэд чамтай хамтран ажиллана.
Ус дуусчихлаа. Яваад аваад ир. Жакс. Хатан. Хурлаач. Ноён Моого шүү. Ноён. 2.10. Хоёр туг. Чиний ээлж. Хөөе. Шинжээ. Шинжээ. Хоёулаа нэг хот их шүү дээ. Наашир. Би чам захиа ütсэн. Уншаарай. Хариу үчээрээ. Хөөе. Битгий бол та. Хөөе. Хөөе. Энийг шинжээд өгөхөд туслаач. Хөөе. Энийг чамд аваад ирлээ. Авмааргүй байна. Тэгвэл би уншаад өгье. Игчээ. Би сайн мэдээ номсны төлөө баривчлагдаад 1 жил хагасын ялс танссан. Бас нэг итгэвч байх шүү. Сонирхолгүй юм. Игчээ. Би сайн мэдээ номлосны төлөө баривчлагдаад 1 жил хагасын ял сонссон. Таач бас үүнээс болж баривчлагтаа юу? Цагдаа нар намайг чуулганаас уруулахын тулд эрүүдэнд шүүж байцааж үйсэн. Бас тарих угаах гэж оролдсон. Энд өдөр бүр туусшгүй урт санагдах юм. Игчээ. Та маш их зовсон байх та. Сата яаж ч хавдсан бай. Бид залбирч Бурхны төлөөх гэрчлэлдээ бат зогсох ёстой. Ийм аимшигтай газарт үүнийг даван туулахын тулд бид бие биедээ тусалж дэмжих ёстой. Чадвал хариу бичээрэй. Тэр үнэхээр итгэх юм болов уу? Хариу бичих хэрэг байна уу? Надад дахиад 2 хайрцаг жигнэмэг аваад ир. Үгүй. Би сохроор юм хийж болохгүй. Бурхан минь. Би энийг нэвт харж чадахгүй байна. Надад илчлээч. Та нар цаг ямагт сэргийг байж хүлээх ёстой бөгөөд миний өмнө илүү их залбирах ёстой. Сатааны янз бүрийн явуулга башир залмихийг нэвт харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой. Бүгд наашир. Жагсаад урдлаач. Алуу. Хөөе. Шинжээ. Захиа. Би мэдгүй шүү дээ. Ярихгүй шүү. Урдлаач. Хөөе. Наадах чинь хонг байх юм штэ. Цагдаа байгаа юм. Саяхан надаас тусгай үйлчилгээ авсан. Чи наадахаа танд юм уу? Өнөөдөр та нарт хэлэх чухал зүйл байна. Агуу улаан луу элдв янзын арга залтай. Жигшүүртэй. Хоромч үзэл суртлын боловсрал. Бурхан минь. Хамгаалалтад тань талархах. Шалгалт хийхээр ирж байгаа. Иймээс манай эх хоромч боловсрал. Шинжээ. Байна. Зочин ирлээ. Игчээ. Ороод ир. Суул та. Алив. Суучих. Сууж болно. Офицер. Та гавын тайлцгаж болох уу? Бид тусдаа ярилцах гэсэн юм. Болно. За, баярлалаа. Игчээ. Бид Жужаны шашны товчооныхан байна. Таныг аврахаар ирлээ. Тийм шүү. Та мэдж байна уу? Танд ял оноох гэж байна. Тийм шүү. Энэ таны суллагдах цорын ганц найдвар шүү. Эзэн талархах хэрэгтэй. За, эхлээ залбирч хаад дараа нь ярилцах хэрэгтэй юм байна. Тэгье. Тэнгэрт байгаа бидний Аава, Таны нэр хариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрт байдаг шиг газар дээр биелэх болтугай.
Төгс хүчит бурхан минь. Одоо сатан ямар янзын арга мэх ашиглаж байгааг мэдэхгүй юм. Надад мэрэгэн ухаан хайрлаач. Учир нь хаандлал, эрх мэдэл, алдар, үрд таних билээ. Амен. Эзэн талархъя. Нэгчээ. Бид бүгд эзэн дотор ах эгч нар нэгэн гэр бүл шүү дээ. Тийм шүү. Та итгээд хэр удаж байна? Хаан сайн мэдээ номлож байсан бэ? Тийм ээ. Бид ч тэнд байсан юм билүү? Танай гэр бүлийнхэн итгэгч дүү? Та нар яах гээд байгаа юм бэ? Бид таныг аврахаар ирлээ шүү дээ. Таныг төгс хүчит бурханд итгэдэг гэж дуулсан. Та буруу замаар явж байна. Төгс хүчит бурхан бол ердийн хүн. Эзэн Есүс л Христ. Эзэн л таныг аварч чадна. Амен. Та хүнийг дагвал Есүсийг ирэх үед сайшаагдах уу? Өргөгдөх үү? Яасан ч үгүй. Та баривчлагдаж, байцаагдаж, бүр эрүүдэн шүүгдэл. Энэ нь таны итгэл буруу гэдгийг харуулж байна. Тийм ээ. Та гэмшихгүй бол шоронд орохоор барахгүй. Тэнгэрийн хаанчлалд орох тасалбараа алдан. Таны итгэл ямар хэрэг вэ? Төгс хүчит бурханд итгэхийг буруу гэж та нар хэлж байна. Тийм ээ. Ямар үндслээр тэгж байгаа юм бэ? Библиэд эсвэл бурханы өөрийнх нь үгэнд үндэслэсэн юм уу? Эсвэл өөрсдийн төсөөлөл коммунист намын суртал ухуулгад үндэслэсэн юм уу? Та нар бурхныг яллаж, доромжлоод л байх юм. Ариун сүнсийг доромжлох нүгэл энэ амьдралд ч эрх ертөнцөд ч уучлагдахгүйг мэддэггүй юм уу? Төгс хүчит бурхныг жинхэнэ бурхан, эргэж ирсэн эзэн Есүс гэж чигэрчилдэг. Эн чинь ямар үндслэлтэй юм бэ? Эзэн Есүс ингэж хэлсэн. Би бол зам, үнэн, ам юм. Надаар дамжилгүйгээр хэн ч эцэгт хүрэхгүй. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Үг нь бүгд үнэн. Бурхны дуу хоолой гэдэг баримтад үндслээд би төгс хүчит бурхан бол эргэж ирсэн эзэн Есүс гэдэгт итгэдэг. Төгс хүчит бурхан завхарсан хүн төрлөختнийг цэвэрлж аврахад шаардлагатай бүх үннийг илэрхийлээд 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө нууц, ертөнцийн харанхуй ёрын муу байдлын уг үндэс, сатан хүнийг завхруулдгийн үнэн болон мөн чанарыг илчилсэн. Бас хүний үр дүн хүрэх газрын талаар бидэнд хэлсэн. Тэгээд бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, хүний нүгэлт уг чанарыг шийдвэрлэн, хүнийг нүглээс бүрэн аварч, хүнийг хаанчлалдаа аваачж байгаа. Хэлтэй. Ердийн хүн энэ бүх ажлыг хийж чадах уу? Ердийн хүн үннийг илэрхийлж, авралын ажил хийж чадах уу? Төгс хүчит бурхан маш олон үннийг илэрхийлж, ийм их ажил хийсэн. Гэтэл та нар харж чадахгүй юм. Энэ чинь харалган мунхаг явдал биш үү? Наадах чинь сайхан сонсогдож байгаа ч. Одоо өөрийгөө хар л да. Төгс хүчит бурхан таныг хамгаалсан уу? Хүндрэл бэрхшээлээс аварсан уу? Нам таныг хорс орл байгаа биш үү? Ингэж гүжүүдэлсээр байвал та ял идлээ зогсохгүй амиач алдаж мэдэн шүү. Ингэ хэрэг байна уу? Бид гурван өөрөө сүмих. Манайх цуглааны том газартай. Засгийн газрын дэмжлэгтэй. Төгс хүчит бурхныг дагахаас дээр байгаа үстэй. Яагаад та эцсээ хүртэл энэ замыг дагахаар шийдэвэ? Тийм шүү. Бодлоо өөрчлөх цаг одоо ч байна. Зүгээр л итгэлийн алдаагаа зөвшөөрч эзэнт нүглээ улааж гимш. Эзэн Есүс таныг уучлж засгийн газар өршөөнгүй хандана. Та гэртээ хараад сүмд бидэнтэй хамт эзнийг шүтэн мөргөж болно. Тэгвэл сайхан биз дээ. Та нар эзэн Есүсийг мэдхүү. Мэдхгүй гэж мөрийцэхэд ч бэлэн байна. Та нар эзний нэрд итгэдэгч үгийг ойлгох байтугай
сүнсийн ч мэдэхгүй байна. Эзэн Есүс хэлэхдээ загалмайгаа үүрээд миний араас дагдгүй хүн миний шав байхад зохисгүй. Өөрийн амийг олсон хүн түүнийг алдах болно. Миний төлөө амиа алдсан хүн түүнийг олох болно. Бас илчлэлт хэлдгээр харин хулчгаар итгэлгүй жигшүүрт тэдэнд оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм. Энэ нь 2 дахь үхэл билээ гэв. Та нар намын хавчлагаас айгаад Бурхныг дагаж зүрхэлтгүй. Та нар үнэн амийг олж авч чадах уу? Бид хэл нэвтрэлцэхгүй юм байна. Та нар надад цагаа өрж байна. Би Бурхнаас хизээч урвахгүй. Та илчих шиг зөрүү тийм аа? Тэгвэл шоронд суухгүй юу? Яваач. Хурдл. Наана зогс. Хойно нөгөө тэр хоёр төгс өвчт бурханд итгэгч сайн харж хандаарай. Та гурав явж хоолол. Хурдл. Та хоёр наашир. Намхан зогс. Бүх хувцас тайл. Юу болоод байна? Хийгснэр хийгээч. Та нар яаж байна? Тайл яваад байгаа бэ? Таагач. Та нар хүн чанар гэж ядгаа. Намайг тавь. Дахиад юу хийж байна? Нөөцгөлжглээ шүү дээ. Замаас алдаач. Чиний ээлж юунаас олж ирсэн юм бол? Зэрлгүй. Хийгснэр хийгээд ч хөргөө юм бэ? Яалаа гэж хийдэг ч юм бол. Ямар хэрэг хийсэн бол? Хэн мэдвэ бэ? Чармаа нөөцгөлжглээ. Шав шалтан байна шүү. Бас. Босооч. Би бос гэдэг байгаа юм биш үү? Зих зогс. Гараа толгойнхаа ард ав. Толгойнхаа ард аваач бошоо. Толгойнхаа ард ав. Дэлэг. Тохоогоо дэлэг. Аль одоо алцсан. Гэмт хэрэг хийх шийтгэх ёстой. Тэгтээ хүмүүсийг ингэж дарамжлах ёсгүй. Яс суртахангүй юм. Ястай завхарсан юм. Бүх хүн рүү царайгаа харуулад явган суу. Хаашаа хараад байгаа юм бэ? Явган суу. Хурдлаач. Суугач. Суу. Илүү хурдан арай. Бос.
Хөөе хүмүүсээ. Энэ хоёр шашин шүтдэг. Хохин. Ичгүүргүй. Цагаанда гарсан. Та нарыг хэнийг нь итгэдэг бол эцэстээ энэ хоёр шиг болно шүү. Сонсож байна уу? Суу. Ой. Та нарын тэр бурхан хаана байна? Тийм ээ, хаана вэ? Бурхандаа залбираач. Бурхандаа залбираач. Хэлээд явах уу? Залбирал та. Бурхан ч та нарыг аврах нь харъя. Босс. Шашин шүтэх гэмт хэрэг биш. Яагаад ингэж доромжилж байгаа? Суу. Энэ цаг та нар ёр юм уу юм? Ад туснаад байгаа юм. Ичмээр байгаа эц. Босс. Суу. Босс. Хордлаач. Тийшээ зогс. Өлөгчин. Чамд өцөлөд өгнө. Чи бахны хүсээ юу? Өлөгчин. Ингээд чанга хүрд. Май чи бодоо болоход үгүй. Чамаа халаад үгүй. Өлөгчин. Чи итгэсээр л өнө үзүүлээд үгүй л. Өлөгчин. Чи. Чамаа галанда ингэж чанга хүрт. Бодоо болоход үгүй л. Замаас зай. Босоо тэр. Тархиг чинь хаглаад үгүй. Чи бурхныг хүсээ юу? Моцол бсэг. Халанда. Ингээд чанга хүрд. Чи бурхныг хүсээ юу? Моцол бсэг. Замаас холт. Моцол бсэг. Босооч. Үзүүлээд үгүй л. Үзүүлээд үгүй. Нохангул. Яцгай. Жаач. Та зүгээр үү? Зүгээрээ. Хараал идэг. Хоорондоо шивнэлдэн гинэ. Босоо тэр. Хүрмэтэл. Хордол. Битгий хөдөлж чадаад бай. Хордлаач. Зэг зогс. Жаахан л хөдлөвл хохин шүү. Та хоёрыг сахилгажуулж байгаа хүн би биш. Шоронгийн даргын туршаал. Этгэгч та нарт хатуу шийтгэл хэрэгтэй. Та нар доо давхаргих. Тиймээс энд үлдээж хөлдөөлөө гэж намайг битгий буруутгаарай.
Сэх зогс. Сэх зогс гэдэг байна. Битгий хөдөл. Хөдлүүл алгадсан шүү. Бурхан минь. Би энд бараг 2 хоног хилэн дээрээ юу ч тавилгүй усгаж байна. Тэд намайг хөлдөөж, үлбрүүлж алах гэж байна. Бурхан минь. Надад ийм зовлонг төсвөрлөх хүч чадал хайрлаач. За болцоо. Бас ажилд яв. Хорлооч. Битгий хөдөлж ядаад бай. Гараа хөдлөг. Хордлаач. Хараал илүү хурдан ажил. Чи цаг үрээд байна. Дуусгахгүй бол димэн шүү. Ирэх хэд хоногт энэ багц ажлыг дуусгах ёстой шүү дээ. Илүү хурдан ажиллах хэрэгтэй. Мэдлээ харгалзагчаа. Өнгөрсөн сард танаа үйлдвэр нормоо биелүүлээгүй. Чи бүлгийн ахлагч хэвээр үлдмээр байна уу? Энэ чигээр явбал чиний ял нэмэгдэх нь байна. Битгий л дээ. Би эрт суллагдана гэж найдаж байгаа. Санаа зовлтгүй. Энэ сард нормоо биелүүлнэ. Залхуурч байгаа хүн байвал эрэлгийн үүдэнд аваач. Асуудал гарвал би зохицуулъя. Ойлголоо. Бүгдээрээ хордол. Дуусахтлаа унтахгүй шүү. Хараалд. Чи унтж байх шүү. Наашир. Унтмаар байна уу? Би чамд өдөөдөг гэлдэ. Нойрмоглоод байна уу? Батадач. Хордлаач. Нойрмолсон хинт ч ингэж хандан шүү. Урдлаарай. Хэдүүлээ бос хараад байна. Хоногт 2 цаг унтах гэж. Орноосоо бос мөнгөний үнэийг хандаж байгаа шүү. Ядарч өгөх нэ. Чамайг алан да. Мачи. Чамайг ажлаа дуусгаад өгöd. Би ялаа нэмүүлж байна. Чамайг дуусгаад өгье л дээ. Алан да. Чамайг алан да. Дуусгаад өгье л дээ. Ингээд засхураарай. Алан да. Та нар ч бас ингүүлмээр байна уу? Тэгвэл хордоо. Хашаач байл. Чамайг алан да. Чирээд гарах. Чи могч. Бараг ажиллахгүй юу? Намайг өдөөд байгаа мó хаашаа юм бэ? Гар. Явж бохрын согтоор. Того. Хөлөө тэнэлэг. Гараа шагаан дээрээ тавь. Талгаагаа доошлуул. Доошлуул. Хөлөө тэнэлэг.
үзээрэй. Унтаад үзээрэй. Хурдан ажиллаач. Анхааралтай бай. Энэ багцыг маргааш дуусгах ёстой. Дуусгатлаа. Унтахгүй шүү. Дахиад илүү цагаар ажиллах юм уу? Чи юу хийгээд байгаа юм? Наад нэгтшил чинь зөв юм уу? Зодуулмаар байгаа юм а да. Дахиад хий. Аль хурдал идэж дуусчаад буцаад ажил. Энэ чөтгөрүүд биднийг өдөр шөнөгүй ажиллуулж байна. Биднийг эцгээс нааш болохгүй юм байна. Энэ хараагдсан газраас хизээ гарах юм бол тоо. Чи шинжээ. Мөгичи. Ажлаа дуусгалгүй хооллож болно гэж бодоо юу? Наашир. Бүхий. Дараа ирг. Молоо. Харалидсэн тэнэг наш. Яадаг иргүү вэ? Чи навш. Та нар шиг мулгуунуудаас болоод бид нар нормаа биелүүлж чадахгүй байна. Би яла хэрвээ сунгуулвал чамд шангч нь хүртэн шүү. За ээлж дууслаа. Яагаад энийг ойлгож чадахгүй байна? Яагаад сайн хийж чадахгүй байна? Хөөе. Эзэн таныг туршиж байна. Энэ бол эзний хайр. Тэгэхээр фаммийн итгэгч байх нь. Би сайн ажиллахгүй бол ялаа нэмүүлнэ. Үүнээс авах сургамж юу вэ? Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгаар эрэлхийлж, Бурханаас ирсэн бүхнийг дуулууртай дагахаар эрэлхийлсэн. Тэрээр гисгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралын гачигдлыг ганц ч гомдол хэлэлгүйгээр хүлээн авч чадсан. Эдгээрийн юу ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан босоо. Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлсэн босоо. Гисгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч бай. Чи өөхөх хүртлээ дуулууртай байж чадна. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл. Бурханы гих хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм төвшөнд хүрч чадах юм бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл мөн бөгөөд бүтээгчийн санаа зорилгыг үүнээс илүү хангах юу ч үгүй. Би хурдан суллагдаж цавлонгоос ангижрахыг гуйгаад байх ёсгүй. Бурхан бидний төлөө маш их зовсон. Би Бурханыг дуулууртай дагаж зовох, Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсох шийдвэртэй байх ёстой. Хурдан ажил. Чи хурдлаач. Хөдөлж ядхаа бол. Ой. Бос. Сэрэч.
Бос. Өгсөн дүр эсэхэ боль. Алуу. Хөөе. Тэд өнийг гинти өвчин байсан тийм. Юу гэж чалчаад байна? Ажилдаа эргээд ор. Ажлаа дуусгахгүй бол ялаа нэмүүлэн шүү. Хурдал. Чи байн гудаж бах юм? Хурдлахгүй л байх уу? Бурхан минь. Би фаминд сайн мэдээ номломоор байгаач боломж олдохгүй юм. Хизээ түгэж болох бол. Сонсч бай. Материал дуусч байна. Дуусгаад явж амраарай. Сураг ажиг хүлээж бай. Ашгүй дээ. Материал хизээж дуусч байгаагүй. Яаж юм болдог вэ? Одоо л нэг амарч болох нь. Аль бай хурдл. Жаахан амарч авъя. Аль. Төгс хүчит бурхан эргэж ирсэн Есүс гэх гээд байна уу? Тийм ээ. Манай пастор төгс хүчит бурханыг ердийн хүн гээд та нарыг хүнд итгэдэг гэж хэлсэн. Эгчээ, би таныг сайн хүн гэж мэднэ, болгоомжтой байгаарай. Эгчээ, танд ямар санагдаж байгааг би мэднэ. Гэхдээ эзэн хүний хүү болж эргэн ирэх талаар Библийн маш олон зөвнөл бий. Хүний хүү ердийн хүн шиг харагддаг үстэй. Тэгэхээр эзэн эргэж ирсэн эсхийг яаж мэдэж болох вэ? Гол нь Бурханы дуу хоолойг сонсож чаддаг байх. Анги. Эзэн Есүс эрэхтэй яг л ердийн хүн шиг харагддаг байсан. Гэхдээ үннийг илэрхийлж хүн төрлөختнийг золин аварч чадсан учраас эзэн Христ байсан шүү дээ. Төгс хүчит бурхан үнний олон сая үг илэрхийлсэн. Хүн байсан бол бидэнд тийм олон үннийг өгч чадна гэж үү? Тийм юм байна. Би үнийг судлах ёстой юм байна. Цааш нь ярил та. Би төгс хүчит бурханы үгийн нэг хэсгийг цээжээр уншаад өгье. Энэ бурханы дуу хоолой мөн гэж бодвол надад хэлээрэй. Эцэст нь би суллагдлаа. Бурхан минь. Та намайг тэр газраас аварлаа. Надад 2 дахь амь өглөө. Бурхан минь. Би таныг үргэлжлүүлэн дагмаар байна. Дахиад шоронд орсон ч таны зохион байгуулалт зохицуултыг дуулууртай дагаж, гэрчлэлтэд бат зогсож сатаныг шившиглэн.
们极大的爱心，稍不小心就会失脚。因为这部工作不同以往的任何一部工作，生成全的就是人的信心，既看不见又摸不着。神做的就是话语成为信息，话语成为爱心，话语成为生命，大到人都白金熬炼，具备高于约伯的信心，需要人都受极大的痛苦，百般的折磨。无论何时都不离开神，当人都顺服至死，对神有极大的信心，神的这一步。